За сайн байцгаана уу? За одоо өнөөдрийн одоогийн видеогоор бүгдээрээ бэбийнхаа хүснэлтэнд нэгтгэл хийж үзэх гэж байна. Хүснэлтэнд нэгтгэл хийж үзэх гэж байна. За өмнөх видеогоор за бид жишээлбэл доош 3 мөртөө за 3 мөртөө те. За нэг юм видео хашаага бис 3 юутай байсан те. 3 харьцаатай байсан те. За энэ 150 150 300 те. За нэг юм веб хийжсэн. За тэгвэл одоо бидний хийх гэдэг тэрээс гадаа зүйл юу юм бэ гэхээр магадгүй нүдэ нэгтгэн жишээлбэл энэ 3 нүдийг те нэг болгоно. Энд бисаа мерж хийж те Excel програм дээр байдаг. За магадгүй энэ хоёрыг нэг болгоно те. За эсвэл бүр энэ хоёрыг ч гэсэн нэг болгож магадгүй. За ингэ ядах чи те ямар ч гэсэн л ингэж нүд нэгтгэх гэдэг юм. За тэгээд ингэж хойшоо нэгтгэж байгаа үйлдэлээр бол үйлдэлийг бол за goal span буюу goal money span гэж нэрлэдэг байгаа. За тэгээд хэдэн нүд нэгтгэсэн гэдгээс хамаарат goal span хэзээ 3 гэж юм те. Энэ жишээлбэл 1 2 3 CDE гэдэг 3 нүдийг нэгтгэсэн байгаа байхгүй. За тэгээд энд болохоор доошоо нэгтгэсэн учраас энд болохоор row span row мөр нэгтгэхтэй. За тэгээд хэдэн мөр нэгтгэсэн байх вэ гэхээс хамаарат энэ чиглэлийг хоёр нүдийг нэг болгосон байгаа учраас хоёртай. Энд бас goal span 2 гэжтэй ингэж очих гэдэг. За тэгэхээр энийг яаж хийх юм бэ? Энийг бүгдээрээ цуг хараад хийж үзье. За тэгээд эхний хийх web money юм байна. За CSS гэртээ HTML үсэг гэнэ те. За яг юм байна гэсэн байна. За тэгээд үүнийг хэрвээ гэсэн харах юм бол за нэг ийм байдалтай байна. За үүнийг те 2-оор 4 байна тийм үү? 2-оор 1 2 3 4 2-оор 4 гэвлаа. За ийм хүснэлт байна. Үүнийг те энийг нэгтгэлээ. Үүнийг нэгтгэлээ. За ийм байдалтай гэсэн үг. За ийм байдал энэ хоёр дээр л орчихсон юу болчихсон байна те. За тэгэхээр нэг ийм хүснэлт загварчлах гээд байна. За үүнийг те бичиж бүгдээрээ. За нөгөө миний өмнөх видеонд хийсэн хүснэлт маань байна. За энэ орчих юм те. За нийт хүснэлтийн маань урт нь за ямар ч гэсэн 900 юм байна. Урт нь те 900. За энийг 900 болгоно гэсэн. За дараагийн мөрийг оруулж ирлээ. Эхний мөрийг те. За эхний мөрийг оруулж ирлээ. За хамгийн ихэнд хэдэн нүд байгаа юм бэ гэхээр энд 1 энэ 2. За тэгвэл 2 TD байна гэсэн. 2 TD. За ингэж те. За харин дараагийн TR дээр те. Дараагийн TR дээр энд доошоо нэг орчихсон учраас энд байгаа тоолохгүй. Харин энийг оруулах юм. C те. C нэг ширхэг TD байна гэсэн. Нэг ширхэг TD. За дараагийнх нь энэ те. Энэ. За тэгэнгүүт TR дахиад нэг ширхэг байна. Нэг ширхэг. Нэг орж ирлээ. За дараагийнх нь дахиад TR нэг. За ингэж авах гэдэг те. За одоо хэмжээнүүдийг тааруулъя. За хамгийн эхний юуны мөрний хэмжээ бол за энэ 445 шүү. 445. Тэгэхээр 577 биш. 577-аар хоёр нүдийг нэгтгээд нийт 577 байна. Тэгэхээр анхных бол эхний нүднийх бол 445. За тэгэнгүүт бид нар энэ эхний TR гэдэг те. За өндөр нь бол 445 px юм аа. За дараагийн нүднийх те одоо яг энэнийх за width нь 580 аа. 580 px юм аа. За энэ дотроо энэ TD дотроо доошоо мөр нэгтгэж байгаа учраас row span 2 мөр нэгтгэж байна гэсэн үг те. За 2 мөр нэгтгэлээ. За тэгээд өндрийг нь яг бичиж болно. Бичихгүйгээр те. Бичихгүйгээр энэ эхний одоо мөрийн өндөр те. За тэгвэл энэ дараагийн мөрийн өндрийг энд бичих үед энэ хоёрын хэлбэрийг энэ автомат авна гэсэн үг те. За энэ дараагийн мөрийн өндөр нь болохоор 132 та байсан. 132 px. За тэгээд энийг нэгсэн дуусгахыг. За энэ шигээ те. Энэ шигээ явах хэмжээ нь 320 та байна. 320 px. За юм байна те. За энэний хэмжээ нь болохоор энд за бас 320 px те. За дараагийнх нь одоо энийг бичсэн те. За энэ бол A шүү те. A багна. A нүд одоо B нүд C нүд. За ингэж орж ирж байна. За дараагийн энэ дээр за энэний өндөр нь 200 та байна. TR дээрээ өндрөө бичлээ. За энэ дээр нь width нь за 900 px те. За тэгэнгүүтээ 2 баган нэгтгэсэн учраас goal span 2. За яг дараагийнх нь ч гэсэн яг ижилхэн те. За яг уу би биччихлээ та нар магадгүй энийг хуулаад аваад. За ингэж орууллаа тийм. За энэ бол D, энэ бол E байна. За хадгаллаа. За refresh хийлээ. За энэ нэгтгэсэн юу вэ? Энэ ихнийх нь, энэ хоёр дахь нь, гурав дахь нь, дөрөв. За ингэж дөрөв мөр юу байлаа. За энийг хийлээ гэсэн үг тийм. За дахиад дараагийнх нь дахиад 1 2 3 4 5 6 TR тай. 6 TR тай байна тийм. 1 2 3 4 5 6. Доошо 6 юутай учраас тийм. За үүнийг бичих гээд үзье. За энэ бол ихнийх нь байсан. За одоо за болж өгвөл за TR. За TR энэ ихнийх нь тийм. Ихнийх нь. За тэгээд энэс хэрвээ сайн харах юм бол энэ тийм. За би одоо энийг Excel дээр дахиж зурж харуулъя.
6 3-тай юу байна те? 6 3-тай. Өөрөөр хэлбэл ийшээ ингэж 3 доошоо 6. За ийм одоо юу байна? За энэ дээдлийн энэ 3 бол мерж хийгдсэн байна. За энэ доошоогоо за 4 мерж хийгдсэн байна. За төгсгөлийнх бас энэ мерж хийгдсэн байна. За ийм байна л та тий. За тэгээ ерөөсөө хүүхдүүд энэний эхний нүднийхээ уртыг нь за одоо юу гэдэг 800 болгочоо дараагийн нүднийхээ уртыг 300 болгочоо гэдэг байхгүй юу? За тийм юм гэж байхгүй. Яг Excel sheet-ээр хэрвээ энэ нүд 300 та байгаад байгаа бол энд ч гэсэн 300 та нүд байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг ганцаараа 900 болгох боломж байхгүй. За тэгэхээр за үсгэлтээ сайн бодож хийгээрэй. За үүнийг тэ одоо бүгдээрээ бичиж. Энд 3 нэгтгсэн байна. За тий артай. За мэдээж хэрэг өндрөө бичиж. Эхний үний өндөр маань 100 тай тэ 100 тай шүү. За өндөр тэнцүү 100 px. За дотор нь оруулалтаа. За TD нэг шиг байна тэ TD. За тэгсэн хэрнээ 3 байгаа нэгтгсэн учраас constant 3 гэж орж ирсэн. За дахиад дараагийн TR бүр дараагийн мөрийг оруулж ирээд энийг оруулж тэ энийг. B-г нь оруулж байгаа тэ. За өндөр нь бол 225 юм байна. Ингээд өндөр нь 225. За тэгвэл энд за 225. За px тэ. За энэ дотроо эхний TD маань за width нь за 300 px тэ. За дараагийн TD маань 225 тэ. За тэгээд энэ яг ижилхэн байгаад учраас би энийг 4 хувилж тавилаа. 1 тэ 2 дахь нь 3 дахь нь 4 дахь нь за ингээд тавьчихаа. За одоо энэ D гэдэг нүдийг оруулъя. Энэ D гэдэг нүд болохоор энэ нэгдүгээр үнэтэй энэний дараа орж ирнэ гэсэн үг. TD 3 дахь TD орж ирж байна. 3 дахь TD. За мэдээж хэрэг width нь 275 px тэ. За тэгэнгүүт доошоогоо нэлээд хэдэн мөр нэгтгсэн учраас row span авлаа. Хэд байгаа юм бэ гэхээр 1 2 3 4 4 нүд нэгтгсэн учраас row span 4 гэж хэлээ тэ. За одоо төгсгөлийн энэ яг энтэй ажиллах учраас үүнийг уулж авлаа. Копи хийлээ. За энэ дээр очиод за pass хийлээ. За өндөр нь харин 150 тайм байна. Тэгэхээр энийг 150 болгочих. За тэгээд нийт урт нь 800 гэсэн тийм. За 800. За ингэж оруулж ирлээ. За тэгмүүд яг энтэй ажиллах учраас ингэж орууллаа. За одоо үүнийгээ хадгалъя. За хадгаллаа. За refresh хийлээ. За дээдлийнх нь тийм. За энэ 300-тай 250-тай 225-тай. За ингэж яваад 4 нүд нэгтгэлээ. Доотлол нь ингэж орчихсон байна. За ийм байдлаар байх нь тийм. За тэгээд та бүхэн веб дээр үсгэж сайн давтаж үзээрэй.